Нөхөн сонгуул болох 17 хэсэгт иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсан хүнийг хилчид олж амь насыг аварчээ. Төв аймгийн Батсүмбэрсүм руу хот хоорондын нийтийн тээвэр үйлчлэнэ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нээлтүүллээ. Цэргийн насны залуусын эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай байна. Улсын дөрвжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид Брэдийн үзэгчдэд Аида дуурийг толилуулна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийг эх 6 дугаар сарын 22-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотой нөхөн сонгуул явуулах хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг 4 дугаар сарын 23-наас зогсооно. Иргэн засаг захиргааны нэгжээс нөгөө нэгжид шилжин суурших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсан. Энэ дагуу зогсоосон шилжилт хөдөлгөөнийг санал хурааж дууссны дараа буюу 6 дугаар сарын 23-нд сэргээх юм а. Осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсан хүнийг хилчид олж амь насыг аварчээ. Тодорхойлбол Хэлийн цэргийн Тэг 132 дугаар ангийн хилчид хүчтэй засан болон шорон шуурганы үеэр 170 орчим тонны адуутай мотоцикл уналахтай осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсан хүнийг 23-ны өдрийн 15 цагийн орчимд олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг авран хамгаалжээ. Үүнээс гадна иргэдэд учирч болзошгүй 189 орчим сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлсэн байна. Тухайн өдрийн Хэлийн манаанд ахлагч Зол Жаргал, байлдагч Ган Тулга мөн 2 нарын бүрэлдэхүүн ажиллажээ. Нэмж мэдээлэхэд Хэлийн цэргийн Тэг 132 дугаар анги нь оны өмнөхөн хушууч генерал Лодан Намсрайн нэрэмжит болсон юм а. Төв аймгийн Батсүмбэрсүм руу хот хоорондын автобус үйлчилж эхэлнэ. Тодорхойлбол ХХ 63 дугаартай Төв аймгийн Батсүмбэрсүм Улаанбаатар хот, Төв аймгийн Батсүмбэрсүм чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эх сарын 3-наас эхлүүлэхээр болжээ. Нийтийн тээвэр дорогон төвөөс иргэдэд үйлчлэнэ гэж авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тухайн тээвэр Батсүмбэрээс өглөөний 8 цагт хөдлөх бол Улаанбаатараас 14 цагт хөдлөх бөгөөд том хүн 9800, хүүхэд 4900 төгрөгөөр зорчно. Бодлогын төсөл хэрэгжих гэж байна гэдэгт бас өндөр хүлээлттэй байна. Манай улсад хөдөлмөрийн насны 2.4 сая хүн байгаагаас 1 сая гаруй нь 15-аас 35 насны залуус. 2035 он гэхэд 2000 оноос хойш төрсэн залуус нийт ажиллах хүчний 43%-ийг эзлэх судалгаа гарчээ. Шинэ мянганы залуус цагт баригдалгүй ханаас ч хизээж хийж болох гэр бүлдээ болон өөртөө гаргах цагтай, уян хатан нөхцөлтэй, бие дан ажиллах боломжтой ажил мэргэжил, ажлын орчныг чухалд тооцдог болсон. Мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, програм хангамж хөгжүүлэлт нь хүний нөөцөд инхүү нөлөөлж байна. Тиймээс дэлхийн бүх улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байна. Манай улс мөн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо шинжилгээр зорж байна. Энэ зорилгын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг эхлүүллээ. Уг төслийг эхний ээлжинд ноос ноолор болон зочлог үйлчилгээний салбарт туршин хэрэгжүүлнэ. Учир нь эдийн засгийн өсөлтийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэх боломж дээрх салбарт байна гэж үзэж байна. Төсөл бол 2 жилийн хугацаанд хэрэгжинэ. Солонгосын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм төсөл байж байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол ноолуурын үнцийн нэр хүнд зах зээл бол Солонгос жилээс жилд өсөж байгаа. Тэгэхээр бас Монгол ноолуурын зорилттой зах зээлийн нэг бол одоо энэ Солонгосын зах зээл. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар цэргийн насны залуусын дунд арх согтууруулахунда тамхины хэрэглээ их байна. Мөн энэ насныхан амьдралын буруу хэв маяг нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалсан сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай болж осол гэмтэлд өртөх явдал гарсаар байна. Түүнчлэн зүрх судас, мис, гэмтэл, арьс, шүд, эрүүн нүр, сэтгцэн эмгэгүүд их байгаа нь цэргийн албанд тэнцэхгүй байх суурь шалтгаан болж байна. Иймд цэргийн насны залуусын эрүүл мэндийн үйлчлэгийг чанаржуулж, цэрэг даатгалын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага байна гэж холбогдох албаныхан үзлээ. 2025 оны хугацаа цэргийн албаны 1-р ээлжийн цэрэг даатгалаг 5-р сарын 1-нд эхэлнэ. Улсын дөрвжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид эх сарын 4-нд Улаанүд хотноо айлчлан тоглох гэж байна. Тус театр анхудаа бүрэн бүрэлдэхүүнээр дэлхийн сонгодог дуурийг нэг болох Аидаг Брэдийн үзэгчдэд толилуулна. Түүнчлэн манай дуурийн нэртэй дуучдын оролцсон гала тоглолт болно.
үгээр үндэсний болон сонгодог ари армаас бүжгэн жүжигийг толилуулах юм. Харин энэхүү тоглолтын дараагаар Улаан өдийн дөрийн театрынхан манай улсад айлчлан тоглох юм байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээлэл ажлын амжилт хүсье.